Та бүхнийхээ энэ өдрийн түмэн намаар амгалангаа айлтан мэдчилж байна. Энэ хувьцааг нэг үеийн алга дарам цаас байгаа. Энэ Америкийн төмөр замын компани хувьцаа гэж юм 500 жилийн өмнө үүссэн энэ алга дарам цаас дэлхийг 3 удаа айхтар сүрхий өөрчилсөн байхгүй. 1500 онд энэ хувьцаа гэж зүйл гарч ирээд нэг усан онгоцны одоо арилжаа намайг цэцгэлэн хөгжүүлэхэд асар их том үүрэг гүйцэтгсэн. Тэгээд 1500 онд Европ дахин сэргэн мандал гэдэг юм бий болсон. Энэ хувьцаан дээр Васко да Гама энтхийг ороод Португалаас энтхийг ороод буцаад ирэхдээ аялын зардлаа 60 дахин нугалж исэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн бүхэн нөгөө хөрөнгө оруулмаар хүсэлтэй байсан. Тэгээд энэ хувьцааг нь авсан. Хувьцааг авсан учраас. Тэгэхдээ нөгөө далайн шуурга, далайн дээрэм бусад орнуудад байраад эзэлчээд байсан учраас тэр хөрөнгө оруулах хүн олдохгүй байсан. Тэгээд ийм хувьцаа болгоод $10 хувьцаа болгоод хэдэн мянган хүнээс хөрөнгө босгохоор эрсдэл нь байгаа байхгүй. Тэгэхээр би өөрийнхөө $100-ыг ингээ 10 компани 10 хөлөг онгоцонд ингээ $10 хийчих юм бол яг нэг 10% живдэг юм уу асуултдаг юм бол 1% байхгүй болчихоор миний үлдсэн $90 чинь 60 дахин өсгөнө шүү дээ. Тийм учраас энэ хөлөг онгоцны нөгөө аяллууд их эрчимтэй болоод айгүй их бараа таваар энэтхэг хятадаас авчираад тэгээд Европ дахин баяжаад Европын сэргэн мандал болсон. Тэрний тулгын чулууд хувьцаа байж юу ганц алга даруй цаас. Голландд 1600 онд юу үүсэж байна шүү дээ. Каркизм гэж юм үүссэн. Тэрсэн чинь тэр каркизм үүсэхэд бас цаана байгаа мөн чанар нь энэ хувьцаа байсан. Энэ хувьцаан дээр нэмэх нь хувьцаа компани, нэмэх нь хөрөнгийн бирж гэдэг энэ гурыг нийлүүлээд капитализм гэж үүслэе гэж ярьдаг байхгүй дэлхий. Тэгэхээр капитализмын мөн чанар нь хувьцаа байсан биш үү? Дараа нь Английн банк хувьцаа банк болсон. Тэгээд аж үйлдвэрлэлийн хувьцаа орсон. Мөн л нөгөө гурав. Тэгэхээр хараа энэ дэлхийн хөгжил дэвшил ерөөсөө энэ хувьцааг нь алга дарам цаасан шалтгаалаад байгаа байхгүй. Азиас хамгийн анх Япон хөгжсөн чинь яасан бэ гэсэн чинь нөгөө л хувьцаа компани хөрөнгийн бирж. Одоо Токиогийн хөрөнгийн бирж дэлхийд 3-т ордог. Японы эдийн засаг дэлхийд 3-т ордог. 225 хувьцаа компанитай. Тийм учраас бид нар энэ хувьцаа гэдэг зүйл ямар их ач холбогдолтой юм бэ гэдгийг ойлгомоор байгаа байхгүй. Тийм учраас энэ хувьцааг ард түмэндээ өгөх гэдэг. Тэгэх юм бол Монгол улс үнэхээр хурдан сэргэн мандах юм байна гэж. За тэгэхээр хувьцаа гэж зүйл яг юу юм бэ гэхээр өмчлөх эрхийг гэрчлэхэ гэдэг юмд орж байгаа. Одоо та бүгдээр гэж мэддэг өмчлөх эрхийг гэрчлэхэнүүд байна. Байрны ойртор, машины гэрчлэхэ, газрын гэрчлэхэ, хувьцаа бүгдээрөө өмчлөх эрхийг гэрчлэхэ. Энэ өмчлөх эрхийг гэрчлэхэ гэж юм ингээд нэр нь өөр боловч яг ямар шин чанартай юм бэ гэхээр тэр доор байна хараа. Тэр 6 эрх захиран зарцуулах эрх нэгдэнгээ тэр 6 эрх худалдаа авах хэрэглэх барьцаалах өвлүүлэх ашиглах гэдэг ийм эрхийг л өгдөг энэ сая энэ хувьцаа гэдэг юм чи байрныхаа гэрчлэг барьцаа тавиад мөнгө авч боддог тэ худалддаг өвлүүлдэг бэлгэлдэг гэдэг. Тэгэд ийм эрх чинь энэ хувьцаа гэдэг зүйл дээр байдаг. Тийм учраас энэ маш хурдан баяжиж чаддаг энэ дэлхийн улс орнууд. Тэгсэн чинь манай нөгөө 1072 хувьцааг 181-р тогтоол гэдэг юмар ингээд дараад өгсөн засгийн газарт буцааж өгөхөөс өөр ямар ч хөдлөх хэрэггүй болоод тэр засгийн газар дандаа буцаагаад хураагаа авчдаг. Ийм болгосон учраас энэ хувьцаа биш болчихсон. Хамгийн зөвүүтэй зүйл нь энэ улаан. Энэ тусгай зөвшөөрлөнд энэ 6 эрхийг өгснөөс болж Монгол улсын 3000 дэцэд гадаадд алдагдсан одоо компаниудад. Готомжиг аимшигтай зүйл хийсэн байгаа л энэ төрсөн. Одоо өөртөө жинхэнэ хувьцаатай болъё л доо. Хувьцаа гэдэг чинь үнэт цаас гэдэг үстэй. Тэгвэл яг үнэт цаас шиг байгаа гэсэн үнэт цаас шиг хийдэг. Бүх хуулиуд дээр нь үнэт цаас, хувьцаа бол үнэт цаас гэдэг. Одоо энэ хувьцааг нь хадгалдаг газрын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэж нэрлэдэг шүү дээ. Тэгээ яагаад бид нэр цаасан хувьцаа өгөхгүй байгаа юм бэ? Эдгээр 500 жил цаасан хувьцаатай явж ирсэн. Энэ сүүлийн эдгээр жилийн дотор энэ хувьцаа гэдэг зүйл захин болсон. Бид нэр Голландын тэр капитализм гэдэг зүйлээс 400 жилээр хоцорсон явж байгаа. Тэр ийм хувьцаатай болоод хараа. Тэр дээр нь ингээд тэдэн хувьцаа гэсэн. 10 ширхэг хувьцаа энд нэг хувьцаа нь $20 гэж бичсэн. Тэгээд ингээд үнэт цаас болгоод ингэж хөвлөх ёстой. 1072 хувьцаагийн чинь ийм болгоод өгөхөр чинь надад нэг 107 ширхэг хувьцаа ирнэ шүү дээ. Нэг бодол мөнгө шиг юм ирнэ шүү дээ. Тэ? Нэг бодол мөнгө шиг. Тэгээд
эднийгээ барьж үзчихвэл тэгээд хараа бэлгэлэх эрх нээж өгч дээ. Бэлгэлэх хэрэгтэй гэсэн чинь дүүгийнхаа хоримд очсноо 2 ширхэг хувьцаа өгөөл $400 өгч байгаа байхгүй гоё үстэй. Их ёстой. Дахин ертөнцийн эсрэг цаасан хувьцаа гаргах гээд байгаа нь Цэнжүү гэж манай эдийн засагч $72 тэрбум гадаадаас олж ирэх үүрэг хүлээчээд амар зовсон сая те. Тэр чинь талын байхгүй болгоно. Ягаад гэхээр бид нар өөрсдөө бие биендээ ингээд зээлэн, бэлгэлэн, барьцаалан, зарна те мөнгө босгоно. Нөгөө уламжлалт санхүүгийн зах зээл банкус, ламбар тэгээд хүмүүсийн хоорондын харилцаагаар энэ мөнгөжүүлэх ажлыг чинь баг талыг нугалчих гээд байгаа байхгүй юу? 92 оны үндсүүл дээр өвчлөх эрх гэж үг байхгүй шүү ахын дүүс минь. Өвчлөх эрх гэж холбоо үг манай 92 оны үндсүүл дээр байхгүй. Өмчийн олон хэлбэрийг зөвшөөрнө гэж байгаа. Тэр нь төрийн өмч гэж биднийг булаад бидний өмчийг булааж авахын тулд оруулж сургуулсан үг байхгүй юу? 70 жилийн турш энэ 3 үндсэн хууль явахдаа байгалийн баялаг ард түмний өмчл гэдэг. Тэгсэн мөртлөө доор нь өмчлөх эрхийг хязгаарласан нийгэм байсан. Түрүүн ярьсан тийм. Тэгээд энэ 92 онд өмчлөх эрхийг нэмэгцээ ард түмний өмчийг төрийн өмч болгоо хувирчихж байгаа. Энэ ард түмнийг яасан их басамжилт оромжилдог муусаа ятар шаарнууд байна. Төр маш их ажиллаж байгаа гэдгийг бид нар мэдж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө энэ үндсэн хууль чинь өстой сайн шүү дээ бидээс итгүүлсэн. Төр муу ажиллаж байгаа үндсэн хууль муу байна гэсэн үг. Ерөөсөө нөгөө төр байгууллагад ганцхан хууль байдаг. Тэр нь үндсэн хууль байхгүй. Тэр үндсэн хууль дээр чинь засгийн газрыг яаж байгуулах, их хурлыг яаж байгуулах, шүүхээ яаж байгуулах гэдэргээ бичсэн л байгаа шүү дээ. Тэрийн сонгон, энийн томлыг, тэрийн ингээгээд тэгээд тэгж зохицуулна, ингэж хариуцлага тооцно гэх. Тимийг бичдэг хуулийг үндсэн хууль гэдэг байхгүй. Тэгээд төр нь муу мөртлөө үндсэн хууль нь маш сайн. Үндсэн хууль ерөөсөө гар хөрж болохгүй. Юу гэсэн үг юм бэ? Энэ хамгийн муу үндсэн хууль шүү. Энэ үндсэн хуулийг бүр урд хаях хэрэгтэй. За баяртай байж дампуурж байгаа. Орнуудыг Монгол толгойлж байгаа. Амар өргөхөөр яагаад гэхээр нөгөө Монгол хүн хараа нэг хүнд ноогдох байгалийн баялагаараа дэлхийд тасархай нэгд байдаг байхгүй юу? Тэгсэн мөртлөө Африкт доор очиж агсан. Африк 25 орн манайхаас баян шүү дээ. Яа. Тэгээ хараа ийм л юмнууд болдог. Ядуур ажлууд дарангуул авилах яг хол баялагын хулгай эмчээс гадаад дөр баян осны ялгаа байгаль орчны сүрэл голдоод өвчин бүгдийг бид тусцсан. Бүгдийг тусцсан дээр Африкийн тусцсан өвчин бүгдийг адилхан тусцсан. Одоо биднэрт хувьсгал цэргийн дэглэм хоёр л дутуу байгаа. Гэхдээ хувьсгал болоод нөгөө сир шиг их орноо унгаагаа ханчихгүй тулд бид нар гоо хоёрын санааны хувьсгалыг зэр дэвсэг хөндлөхөөр хэрэггүй шүү. Бурхан минь гээд ийм юм чарчаад зогсож байгаа. Бид нар өрөөсөө зэр дэвсэг хөндлөж болохгүй байхгүй юу? Тэгвэл сир шиг сүний штэ 17 сая хүнтэй байж байгаа айгүй ардчтай ор болохгүй хувьсгал гаргасан чинь байхгүй сая гаруй хүн сая 500 мянган дахирдтаа одоо 5 сая хүн 4-д алга болсон. Юу ардчил байхгүй. Тэгэхээр бид тэгж болохгүй. Огт дэвсэг хөдлөж болохгүй. Энэ хямралууд дотроос гадаад дөр гэдэг зүйл одоо өстой хамгийн амар хямрал нь баггүй юу? Хамгийн амар хямрал. За эхлээд дараагийнхаа үгээс сонсоо. Хожим 2030 он гэхэд Монголоос та нар бид нар бүгдээрээ хөөгдөж Монголд амьд чадахгүй хэмжээнд хүрэх юм өрийн засан мөнгөний онлоор ингэж яваад байна шүү. Энэ үр жингээ явах бол 30 40 тэрбум доллар төгрөн. Энэ өрийн удирдлагын стратеги дээр одоо анхаарахгүй бол зүгээр бондыг бондоор төлчихнө, өрөөр төлчихнө гэдэг. Ингээд ийм өрийн удирдлагын стратеги баримт чиг орж ирж байгаа шүү. Би Монголоос хөөгдөж явахгүй тулд энэ тавхан төлж байгаа шүү. Та нар өрөнд бариулсан штэ Монголгаач нараа гэж хэлэхгүй тулд. Өөрхийн дараа үнэ хэлж байгаа. Үнэ хэлж байгаа амар хүнд байгаа. Гарах арга зам мэдэхгүй. Тэг бүтэн жилийн өмнө засгийн газартаа ингэж хэлж байгаа байхгүй. Ой. Өрөө шийдэхгүй бол бид нар баларлаа штэ. Өрөө төлж чадахгүй дампуур нь одоо манайхаараа $6 тэрбум төсөвтэй ертөөсөө 6 тэрбум төсөвтэй байж тэрнээсээ хэмнсэн мөнгөөрөө 33.5 тэрбум төлнө гэдэг. Би ямар ч боломжгүй байдалд орсон. Тийм учраас энэ 5-7 маш түргэн хөдөлгөөд маш түргэн эдийн засгаар хэлээд маш түргэн ард түмнээ баяжуулаад энэ өрийг байхгүй болгох нь тэр өөр төөрөөр харагдсан бид нар өсөх ёстой байгаа байхгүй эхлээд. Тийм учраас ард түмнээ баяжуулъя гэдэг байгаа байхгүй. Тэр иргэн баян бол улс баян гэдэг чи одоо бүр яасан сайхан
яа алтан зарчим бэ гэж. Баяр болъё. За баяргаа ингээд зөв зөвтэй ашигладаг орнууд байна те. Тэрийг ингээд Катар хэрэгүүлж байна. Катар хэрэгүүлж байна. Хэрвээ бид нар баяргаа зөв ашиглах юм бол манай цэнд чинь ингэж гэдэг шүү дээ. Өснө гэдэг шүү дээ. Дотоодын нэртэй чинь өснө, биржийн өсөлт мэсэлгээд энэ бүгд байгаа шүү дээ. Тэгээ энэ бүх өсөлтийг чинь ингээд хийж чаднаа гэдгийг манай цэнд чинь нотолж байна. Энэ баяргаа зөв ашигласан орнууд нь яг л ингэсэн. Тэгэл ийм л болъё гэж байна. Тэгэхээр одоо Катар гэх тэр улаан орн ганцаараа тэргүүлж байгаа 80 оноос хойш дэлхийг тэргүүлж байгаа 10 улсын тоонд дандаа байсан байсан. Юм жижигхэн ороо одоо бүгд харъя заа юу. За Катарын байгалийн баялагын өмчлөлийн түүх юм үзье. Тэгсэн чинь ингэ чинь 30 онд ингээд Катараас хамгийн анх нефт олсон. Гэхдээ нөгөө хэмжээгүй хаанцтай улс учраас олсон бүх нефт нь хааны өмч. Тийм байсан. Тэгсэн чинь хаан дээр ирээд нөгөө хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт хийж хөгжин гээд панаалтаа тэгээд Англи, Америк, Австрали, Француудад бүх нөгөө баялаг алдсан 60 он. Тэгээд төрийн эрхэл гараад эзэн хааны төлхөн унгаагаад эзэн хааны өмчлөлөөс байгалийн баялагаа улсын өмчлөл рүү шилжүүлж чадсан байгаа байхгүй. Тэгээд 71 оноос нефтийн ерөнхий корпорац гэж юм байгуулсан. Бид нар бас нэг үндсэн дамсан корпорац байгуулах гэдэг байгаа шүү дээ. Нөгөөдөл чинь жоохон мөнгө олонгуудаа 75 онд бүх баялагуудаа гадаад дотоодын компаниудаа судалдаад авчихсан. Зүгээр шудраг худалдаа компанитай юутай хэдэн худалдаад авчихсан. 2004 онд ард нийтийн санал асуулгаар цоошин үндсэн хууль батлаа. Тэр үндсэн хуулийнхаа 29-р зүйлд дээр байгалийн баялаг бол улсын өмчмөө гэсэн. Тэгээ 2005 онд нөгөө хим экспортоор дэлхийд тэргүүлдэг болоод нефт химийн бүтээгдэхүүнээр дэлхийд 3-т ордог болоод энэ орон ангараад ирэхгүй. 2011 онд Катарын иргэн бүр $1 сая ашиг байгалийн баялагаасаа хүртжээ. 2014 онд Катарын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $144 мянган хүрч энэ дэлхийг тэргүүлв. Яа. Сайн үг байгаа шүү. Бид ингэж чадна одоо та хараарай та. За одоо Монгол Катар хоёрыг харьцуулъя заа. Энэ нэг жижигхэн туулан бүр шиг юм байгаа. Энэ чи Катар шүү. Тэр Монголыг хартаа тэнгэр минь. Янз юм байгаа шүү. Тэгээ манай Монгол улсаас 130 дахин жижигхэн заа. Дорнод аймгийн Матад сумаас 2 дахин жижигхэн байгаа шүү хартаа. Тэгээ тэр Матад сумын талаас тал дээр ингээ 2.6 сая шаваад амьдэрч байна. Тэгээ тэр жоохон юм ухахаар юу л гараачтай шаваас. Тийм үстэй. Тэгээ тэр баялагаараа ингэж хөгжиж чадсан байгаа аахгүй. Катар ерөөс 2 төрлийн баялагтай. Нефт газ гэдэг. Манайд 82 төрлийн баялаг 10 мянган илэрч байна шүү дээ. Гэхдээ бид нар өөрсдийнхөө нөгөө мөнгөхгүйгээс одоо хайгуулаа хийж чадахгүй газар нутгийнхаа 33% 50 мянган хайгуул хийсэн. Яг энэ Монголын доотолд ингээ хятадын ингээ хил татсан энэ жоохон газрууд өвөр Монголын нутаг дээр заяа 900 орд ажиллаж байгаа шүү дээ. Монголын талд 30 орд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын баялаг бүр амар их байгаа шүү дээ. Амар их мал сүрэгтэй болсон ингээ Катар өнгөрсөн чинь 1.7 сая гэдэг. Манайх 71. Ног тачаа. Энэ хараа Катарчуудын IQ 78 гинэ. Монголчуудын IQ 101. Манай улс дандаа ихний 5 гэдэг шүү IQ-гаараа. Яа. Баяр хүргэе. Тэнгэрийн монголчууд гэж аргагүй шүү. Тэр хараа газар нутгийн хөгжлийн үүсмэн юм уу? Байгалийн баялагын хөгжлийн үүсмэн юм уу? Мал сүрэг хөгжлийн үүсмэн юм уу? Хүн ам хөгжлийн үүсмэн юм уу? IQ хөгжлийн үүсмэн юм уу? Тэг яагаад бид хөгждөг юм? Бүгдээрээ хийж байгаа шүү. Хол тасрах байгаа шүү. Тэгэхээр бид нар Катарыг бол гүйцэтгэж харагдчих байгаа шүү юмараа. Катарыг гүйцэтгэж харсан чинь харин Японыг хамт гүйцэтгэж байх байхгүй юу? Яг чи Катар чи Японоос нэлийн хойно байгаа шүү. Япон ч Катараас нэлийн хойж өсдөг. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ аз жаргалын индексээр аюул олон үзүүлэлтүүдээр. Тэгэхээр бид нар ингээд шинэ намын 8 залуу нийлээ залуу нэг өөрөө хөгжим болчиход 8 хүн нийлээ ингээд шинэ хөвсгөл гэдэг ном бичсэн. Тэгээ тэр номон дээр ингээд дүүр Японыг гүйцэн ачиг болгоно хараг Японыг гүйцэн гэдэг байгаа байхгүй. Тэгээ Японыг гүйцэхээр хүмүүс итгэхгүй. Катарыг гүйцэн гэхээр гүйцэн юу ч юм. Дор ойлгож. Энэ зориг агсны энэ би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг үг байгаа шүү дээ. Бүгд мэднэ Монгол хүн.
Гэхдээ өмнөх хоёр үйлдвэрийг нэгс Монгол хүн мэддэг. Өмнөх хоёр үйлдвэр нь тэр баггүй да. Бид эх орноо Япон шиг өндөр хөгжилтэй улс болгох хэрэгтэй. Японы стандарт өндөр л дээ. Гэхдээ би Монгол хүнээс харуулах гэдэг итгэж юм гэж байна. Тэгээ энэ чинь юу гэсэн үг гэхээр ингээ Монголоо хөгжүүлчих хүмүүс гарч ирнэ, ном бичнэ, нам байгуулна гэх бид нар хэлсэн байхгүй юу? За хэлсэн явуулчихлаа. За энэ юм биш. Энэ номыг хэрэгжүүлэх юм бол хараа Японыг битгий, Катарыг битгий, Швейцарыг үүсгэж гэж байгаа манай намын даргын гол суужийг намын даргын тэр номны хажууд ингээ цэнхрээр Швейцарт амьдрах 18 арга дэвшсэн байна үстэй. Бид итгэж байгаа. Бид энэ үзэл санаандаа тууштай байгаа. Бид Монгол улсаа янзын гоё болно гэж итгэж байгаа. Энэ байгалийн баялагын хувьсгал гэдэг энэ хувьсгал байгаа. Энэ хувьсгал дотор байгаа нэгэн санаа нь таван толгой юм шүү дээ. Тэгээ бидний ингээ байгалийн баялаг таван толгойгоо ярихаар сонгуул өгч байгаа юм би шинэ нам сонгуулийн шоугаа эхэлж байгаа юм байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би шинэ нам сонгуулийн шоу хийж байгаа юм биш ээ гэдгээ нотлох гэж хэдхэн баримт оруулж ирж байгаа. За энэ шинэ нам хэвлэлийн хурал хийгээд нөгөө засгийн газар таван толгоогоо ард түмэндээ өг шаардлага хийгээ хэрэг хэвлэлийн баг хурал хийгээд талбай дээр жагсаад тэр талбай дээр тавьж исэн айгүй хийт болцсон постэр байгаа зү. Энэ 22 оны ажил. 21 оны ажил нь бид нэр шинэ үндсэн хуультай болсон. Шинэ нам. Шинэ үндсэн хуулийн маань нэрийг унших та. Их Монгол улсын их засаг үндсэн хууль. Ямар жижигхэн би ийм яриад бодоо сууж явах юм бэ? Тийм үстэй. Намынхаа хамт олонд үнэхээр хайртай шүү. Тэгээ энэ дээр чинь ингээ бичиж байгаа байгалийн баялагын талаарх ингээ хоёр хэдэн заалт байгаа л да. Энээс хоёр заалт нь энэ гэж. Хараа байгалийн баялагыг гагцгүй ард түмний өмчлөлт өг. Төрийн эзэмшил хамгаалалт өг. Нөгөө 92 оны 6-гийн 1-2-ыг байрын солилцсон байгаа л дээ. Тэ? Ард түмнийхөө өмчлөлт байх хэрэгтэй. За 20 онд Батцаасан дарга 5 толгой лекцээр илтгэл тавьсан. Өнөөдөр миний бие та бүхэндээ нэгэн гайхамшигтай мөрөөдлийнхөө тухай. Энэ мөрөөдөл бол ганцхан улсын хурлын гишүүн Бацандангийн мөрөөдөл биш. Монголын ард түмний мөрөөдөлд хүргэх, агуу мөрөөдлийг биелүүлэх хуулийн төслийн талаар та бүхэнтэй ярилцахаар лекцээр бичсэн юм аа. Агуу түүхтэй ард түмэн агуу ирээдүйтэй байдаг гэж Эрдэмтэн мэргэд Ахмад Буурлууд хэлдэг билээ. Батцаандаа дарагт баяр хүргэе. Таван толгой хуулийн төслийг Батцаандан дарга болд гишүүн хоёр одоогийн ерөнхий сайд оюун эрдэнэд өргөн барьчих. Ийм ажил хийж ирсэн 20 онд. За 18 онд энэ хуулийн төслөө бид нар бичсэн. Сайн баяр маань 250 сая энэ лекц энэ бас үйлдвэрчдийн соёлын ордны баг танхим тавьж л байсан. За 2008 онд луу бол гишүүн маань ингээ Баян Монгол хөтөлбөр гэдгийг санаачилсан. Тэгээд харамсалтай нь аны мөрийн хөтөлбөр болтсон. Тэгэнгүүт элдвтер шүүрч аваад сая төгрөгийн популизм болгоо тий. Тэгээд эрдний хувь нэртэй сонгуулийн амлалт болоо дараа нь хүний хөгжил болоо дараа нь 1072 болсон. Гэхдээ энэ 1072 буруу зүгээ яриад байгаа юм чи бидний санаа байгаа үстэй. Манай намын санаа байгаа үстэй. 2005 онд Батцаанд магна ичэн ороо нөгөө лидерүүд маань иргэний хөтөлбөрийн эрүүл нийгэм иргэний хөтөлбөрөө байгуулсан. Мань мэдж явахдаа цэрэг нэгээ дагаад тавьсан. Хамгийн дээр бөөрөгийг улаан бөөрөгийг гэсэн байгаа чинь эрүүл нийгэм иргэний хөтөлбөр гэж байгаа. Харагдахгүй болохоор тэгсэн. Доор нь байгаа тэр бичгний толгой нь энэ байна. Бороо, оюу толгой, таван толгой, цагаан суур, асах зэрэгт ашигт малтмлын ордуудын олж буй ашигын 30% нийт ард иргэдэд хувьцаа хэлбэрээр олгохыг Монгол улсын иргэн би дэмжиж байна гэд ийм гар үсэг цуглуулсан. 2005 онд хэдэн хүн гарын үсэг цуглуулсан, хэдэн хүн гарын үсэг зурж биднийг дэмжсэн гэж 385 мянга. Бид нэр ярьсаар ирсэн л байгаа зү. 1072 хувьцаа төрөхөд чинь ганцхан тогтоол гаргаад бид нэр 1072 хувьцаа биднэрт өгсөн. Бид нэр өөрсдөө нэгж мэхэж аваагүй шүү дээ. Нэг унтаас ирээд босоод 1072 хувьцаатай болцсон л байсан. Гэхдээ тэр их чинь адилхан амархан байхгүй юу? Ганц тогтоол гаргах чинь
юу байна ер нь. Гэхдээ энэ ард түмэндээ ганц ордынх нь хувьцааг өгөхгүй ингээд үзэгний үзүүр хөдлөхөд чинь нэг ядаатайхан байхгүй байгаа үстэй. Уг нь нэг амар ажил биш байгаа үстэй. Тэгэхээр ингээд болоо хараа. Эхнийх нь төрд байгаа хувьцааг иргэдэд тэнцүү үн төлбөргүй өгөө гэдэг ихний нөгөө нэг тогтоолын нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь ингээд 338 юм байна. Гуравдугаарх нь өмнө хувьцаатай байсан хүмүүс 3328-ыг нэмж өгье гэж байгаа. Дөрөвдөх нь болохоор өмнө нь огт хувьцаагүй сая 2 сая гаруй хүн байгаа шүү дээ. Тэр хүмүүстээ шууд 4400 өгөх гэж. Тэгээ 5 дахь утга санаа энэ хувьцаа компани зах зээл дээр нөгөө хөрөнгөний бирж рүүгээ гаргаач л гэж шүү дээ. Тэр ийм л тогтоол болоо.